Хоёр эмэгтэй тутмын нэг нь буюу нийт эмэгтэйчүүдийн 57.9% нь амьдралынхаа туршид хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртсөөр байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн ердөө 8.3% нь цагдаад ханддаг бол 26.5% нь хиндэж хиллэлгүй нууцлсаар байдаг. Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай. Ээж, зэгмүнэ. Цагаа угаарай. Миний охин надад үсвэсээ айтайхан янзлаач. Эмэгтэй юм биш нэ хайш ажиллана байхгүй. За, хурд гол хоцсон шүү. Хордлоо. Бүгрэ. Хэлээ. Ирмүнэ, миний хөө хичээлээ тараад хүнсээ цуглуулна штэ. За. Айталтайхан суугач. Эмэгтэй хөхтэй жиж. Нэр энэ 7 хоногт сонгоны чи шалгалттай байлоо. Оо, санаа зовлтгүй ээж. Явцсан шалгалт шүү дээ. Юу ч юм бэ? Тэр тусмаа сайн бэлтгэх ёстой шүү дээ. Ангаахын босоо оноо өндөр. Тийм болохоор хоёулаа хариуцлагатай маш сайн бэлтгэх ёстой шүү. Би сайн бэлтнэ. Сайн байна. Хичээлээ дараа шууд харна шүү дээ. За. Хоёулаа орой хичээл тавьчих шүү. За. Бэртээ. Нэрс хинэ шивэсэж харагдаа. Яа, өстой гоё шилжижээ. Чи нэр гэрхэн хэлсэн юм уу? Хэлээгүй. Одоохондоо ханцуутай цанцтай л юм одоо. Ахи дахиад нэг харагдаа. Гоё юм аа. Нөгөө уралдааны хариу гарсан болов уу? Төшөг агч чамд ямар нэг юм хэлсэн үү? Ямар уралдаа юм бэ? Нэг олон улсын байгууллагаас зарсан уралдаа. Манай сургалтын хүмүүс бүгдээрээ бүтээлээ явуулж байгаа байхгүй юу? Тэгээ зэлмэнэ тэр бүр арай гэж амьсан шүү тий. Харин тийм битээр бүр амжихгүй аим болчихсон шүү дээ. Өглөөний мэнд. Өглөөний минь сайхан амарсан та. Сайхан. Үйлчлүүлэгч байгаа. Бага. Сайн байна уу? Усан яаж вэ? Зүгээр ээ нөө нэг бас. Лама. Нэс зөвхөгч. Зүгээрээ. Вэ, нэс өгч үү. Эзэн чамайг аваар хөргүүлээд өгөө. Оо, нэс нэрийг гэрлээтэй хамт сургалттай байна. Оо ч юм. Авч ирсэн үү? Жохон доод өнцгөөс. За, суут Микеланжело. Энэ хүн бол цаас, даавуу, зотон, хан тааз гэдэг бүхий л зурж болох зүйлээр зурдаг байсан. Тэр байтугай одоо гантик чулуугаар гайхалтай уралдаг ийм уран баримлч хүн байсан. За тэгвэл агуу зан хозар. Энэ хүн бол эмэгтэйчүүдийн, бүсгүйчүүдийн гайхалтай сайхан бие хааг торох дурдан дээр зурж бидэнд өглөөж үлдээсэн.
Үүнтэй агаар нэг нь одоо гэрэл зураг гэдэг бол дүрслэх урлагийн нэг төрөл. Цэлгүүнээ гараач. Занаас авч. Тэгэхээр хүүхдүүдээ гэрэл зургаар бид яах ёстой вэ гэхлээр бусдад ямар мэдрэмж өгөх юм бэ? Тийм ээ? Гэрэл зургаараа бид нар бусдад юу илэрхийлэх гээд байгаа юм бэ гэдгийг л хамгийн сайн анхаарах ёстой. Мэдээж тэгээд кадрын зохиомж гэдэг бол хамгийн чухал зүйл юм байна шүү дээ. Яаж ч зэрмүнэ. Ээж намайг эмч болох гэсэн шин. Эмч сайхан мэрэгжил шүү. Чамд таалагдд юм уу? Хүн эмчлээл, эдгээр гоё штэ. Тэгвэл би заавал эмч болно. Гэтэл хоёулаа арай ингэх болоогүй шүү дээ. Зэлмэ. Би чамд сайн. Чи надад маш их таалагддаг. Би чамтай үрд бүр дандаа зүгтэн. Байнхан амар санагддаг шүү дээ. Зэлмэ. Тийм л дээ. Гэтэ одоо хоёулаа шалгалтандаа бэлдээд хичээлээ тавтчих ёстой шүү дээ. Хэрвээ өнөөдөр ээж чамд өмсүүлснийг мэдвэл Чи надад тайргүй юм байна л да. үгүй юу гэж дээ. Эсвэл чамд өөр харж явдаг хүн байт юм. Тийм болоод чи намайг өөртөө ойртуулах байгаа юм шүү дээ. Үгүй хоёулаа одоо ингэх арай болоогүй шүү дээ. Чи тэгэж бодохгүй байгаа юм уу? За. Би явлаа. Чи ч гэсэн эртгээ ярив. Бүр даарчлаа. Баяртай. Гэрэлтэй. Гэрэлтэй. Хүй гэрэлт. X бодисуудын хэмжээ нь 1 г. Холиод зэвсрэх юм бол 0.8 г. Тэгэхээр усанд нь 0.2 г нь л үлдэнэ. Зүйтэй. Тэгэхээр яг хуу эфир лүгөө сайн уусдаг бацах нь тийм үү? Тэгээд эфирийн нийт хэмжээ нь 10 г. Тэгэхээр концентрац нь 0.8 г см. За тэгэхээр эндээс хоёулаа хуваарлтын коэффициенттэй олох хэрэгтэй. Коэффициентуудаа харьцуулна. Тэгээд хуваах юм бол 0.8 г. Юу солиороод байгаа юм би ч гэж бодоо. Нэг жоохон тестэн дээр хоёулаа цаг гарan болчлоо шүү дээ. Зэлмүнэ жоохон анхааралтай байл та. Биш юу ахгүй гэж 0.2 г. Тэгээд тэрийг хуваахаар 40. Зүг миний хөө.
Хаана? Яасан минийх үү? Чи нэрэг байна. Яасан болов? За ээж нь залгаадах заяа. За. Өдөр яасан ирсэн. Өнөөдөр сургалттай байж. Ой наач юу вэ? Юу чийж? Талитам. Пуши. Сэтгүүнээ. Хорон шоронгоор явсан гудамжны амьтад юм хэлэгдэж шнэ. Чи урлаг штэ чи. Ямар юмны урлаг байдгийг? Чи одоо ой би чиний төлөө хуран умсаа хуглан давхар ажил хийж байна. Ихэд чи тэндэг хаагаар яваад юм хэлчихтэй. Хаана хэлсэн? Хаана хэлсэн бэ? Би чамаас хаана хэлсэн гэдэг юм? Сургалтын дээр юм. Ямар юмны сургалт? Фото артист, стилист. Юуны стилист? Чи одоо юу яриад байна? Эч чи амт хүний хөл гарын хумстаа зурлаж байгаа чамд багтаад байна уу? Яач юм? Намайг дэрдүүлээд нүүр үдтэй ноцлох юм байна л да. Би чамайг эмч болохын тулд төлбөртэй сургалт хүртэл явуулж байна. Дүү чинь тийм сургалт явж чадахгүй байгаа шүү зэлмүнэ. Чамайг эмч болох. Ээж! Эмч болох чинь таны хүсэл, минийх биш. Би мэрэгжил боловсрлоо өөрөө сонгох эрхгүй юм уу? Юу нэ чи? Байж чи нана. Ямар юм ингэж хүний хүүхдээ тархитгаа угааж идэв. Энд чинь надаас өөр өчнөө олон хүүхд сурж байгаа шүү дээ. Тэр хамааг хоёул хамт явна. Ой. Яасан дураараа юм чи? За гоё, захаахаа ойртоод өгье. За, хоёр залууж байгаа ойртоо. Гоё шүү. Дэшгээ харъя. За, эй. Захаахаа гоё фото гоё авлаа. Фотогод өг. Бод. Гоё үүнтэй. Нааш харахтаа ингэ дугуйгаа хар заяа. Гоё. Бамбас гоё шүү. Гоё. ಇದು фотогод өг захаа. Давхарчаад ах юм. Стоп. Хараа. Камер энд явж байхад залуухан араас гараад өглөө. Давхартаа тань заяа. За. За одоо ихгүй ч юм сул харагдав. Хөөе. Юу юм блэ? Чамд энд хүүхэд залуучуудыг ингэж цуглуулад элдв янзын сургалт явуулах тийм хэцэн зөвшөөрөл юм байна уу? Миний хүүхэд энд явдгийг би сайн мэдлээ. Ийм хачин оромж энд ямар сургалт явуултыг тодорхой л доо. Чи надад одоохон бойл зогсоо. Би чамайг цагдаад өгнө мэдөө. Манайха 10 минут завсарч. За. Завсарч.
Сайн байна уу? Та ишээ суучих уу? Суумаргүй. Энэ оромжинд чинь суух үтэл шагаамарчгүй. Та ихлээд нэг жаахан тайвширчих. Манай цэлмэн мундаг, мэдрэмжтэй, авьяастай хөгч. Баярлалаа. Би хүүхдээ өөрөө мэдээ. Тэгээд би чинь ажлынхаа хажуугаар хийж байгаа болохоор дээр нь энэ хүүхдүүд маань хичээл номтой болохоор амралтын өдрөөр юм уу нэг ийм орон цагаар л сургалт маань таарчаад байна л та. Орон цагаа? Шүч өдрөөрөө юм дээр үсэн үү? Чаанаас шинэ төлөвч гэртээ хариг байсан үстэй. Хаана исэн бэ? За залуу минь барагтайхан байгаарай. Хүний нас биед хүрээгүй хүүхдийг ахад уруудтаад үзээр юм дөө. Тийм. Айхан байхгүй цаа юм хэвдэ. Шүд ахуулахтай л адилхан шүү дээ. Ер нь тэгээд эмхтэн хүн болгоно л тохиолддог зүйл шүү дээ. Цаа. Санах. Зам төвчлөлтэй явах төрчлөө. Өнөөдөр чамд туслан заяа. Чи өнөөдөр энэ охин жоохон хань болчих юм дөө. Манай ажлын охин ба. Энийг хэрэглэж шүү дээ. Одогтой хошиг хань болоорой. Ойлгосноо. Наатаа тэрэндүү. Өөрөө нэг амтаа. Баярлаа. Үншиг байна штэ. Алхалаа. Та хоёр цанаа зовох зүйл алга. Охин бэлгийн харьцаанд ороогүй. Бүх зүйлийг Баярлалаа юм чи. Цэлмүнэ миний охин. Цэлмүнэ. Би ч уучлаарай. Ээжийн буруу заяа. Ээж нь охиндоо итгэхгүй. Охиныгоо хардас ирсэн бол ээжийн буруу заяа. Одоо тайвширч хийж охин. Та яасан муухай. Би яасан. Тайвшир. Та яасан муухай. Би яасан. Тайвшир.
ийм л байна. Аа? Хөөе Цэлмүнэ. Би чи тэгээ зүгээр юм уу? Цэлмүнэ. Чи дэлхийд даяар үр хөндлөлтийг эсэргүүцдгийг мэддэг юм уу? Аа? Нэгэн л олсон бол гаргах хэрэгтэй шүү дээ. Чи юу яриад байгаа? Хөөе, охтуудаа. Та нарт баяр хүргэе заа юу. Хэдүүлээ ингээд Цэлмүнэгийнхээ ачаар энэ сургуулийн хамгийн явдалтай охтууд боллоо шүү дээ. Цэлмүнэ, чамд баярлалаа. Ламаагаас устдаж одоо явдалтай л их бахтай охтуудаа. Яс. Хичтэй гомдоод байгаа юм уу? Эсвэл хоёлоо жаа юм яриа суух юм уу? Мэдээч чи хаяа нэг яриад хэлэх суухаргүй ш. Йоо над гар хуруу эсгээ ачтаа штэ чи одоо. Ажлаа хийж чаддгүй юм хайшээ. Мөнгө дурггүй юм уу? Мөнгө дурггүй бол. Захирлага дууд. Захирлага дуудаа. Хүн байна уу хой? Сайн байна уу? Танах ч одоо мэрэгжлийн туршлагатай хүн ажилуулдаг юм хайшээ. Уучлаарай энэ манай хамгийн туршлагатай ажилтан л та. Яг юу болсон юм бол? Наа чи гар хуруу эсгээ ачтлаа штэ. Танахаар ямар үйлчлүүлэх албатай биш. Мөнгө авъя. Гэхдээ хэрвээ манай солон буруутай бол би танаас уучлалт гуйнаа. Таны төлсөн төлбөрийг ч буцаагаад өгч болно заа юу. Харин та манай энэ ажилтнаас уучлалт гуйсан дээр баха. Би уучлалт гуйна гэж юу? Аа? Болио мөнгө авъя. Танахыг ер нь би мэрэгжлийн хяналтын газар хэлж хаалх болно мэдв. Дараа чи зүгээр энэ хүн гомдол гарахгүй байгаа. Зүгээр хаяа нэг ийм улсууд орж ирдэг шүү дээ. Битгий санаа зовцоо. Чи ойр дэх ачаалттай ажиллаад байгаа. Бас ядарчж байгаа ах нэг 7 хоног амраад ирэх юм уу? Би чамд цалинтай жилээ өгье. Баярлалаа. Ма яваарай. Тэгэж жоох явч. Тэгэж жоох.
Маргааш ирээрэй. Хөөе, Сэлмүнэ. Би чинь тэгээ зүгээр юм уу? Сэлмүнэ. Чи дэлхийд даяар өөр хүндлэлтийг эсэргүүцдгийг мэддэг юм уу? Нэг л олсон бол гарах хэрэгтэй шүү дээ. Гэрэлтэй. Гэрэлтэй. Гэрэлт. Юу вэ? Чи ирсэн юм уу? Би өнөөдөр чамайг ирэхгүй байх гэж бодсон шин. Яасан би чинь гайгүй болсон юм уу? Чи ийм хөргөн ш. Би чамайг бичлээ устгачаал. Уугаа үсттэй. Би ангийн гүрүү тавьсан заа юу? Чүм цацуурыг ногоч хэлэрийн заа юу? Чүм үсээ юу? Тэнцээд тагч хоёр альсам. Чүм зүгээр айтайхан багаар заяа. Чи энэ дээр заа юу? Тэг зүгээр үү? Зайлаач тий. Би чамаас улж найз нөхдөдөө давж хонолж дууслаа. Та нар одоо боловч ягаад Сэлмүнийг ингэж байгаа? Тийш. Хөө ямар ч шалтгаанаар эмнэлгийн гадаа үлж болно шүү. Сэлмүнэ, чи ямар ичдэг юм бэ? Би л чамтаныг анги сурч чадахгүй шүү. Сургуулаач төгсөөгүй. Жирэмсэн болсон ч байх шиг. Ой, mo захаа охин минь. Манай сургуулиас сайлаарай.
Цэлмүний үр хөндөөлнө гэдэг чинь хүний юм хороож ин гэсэн үг. Үнэн биз дээ. Чи ямар хайрс юм бэ? Яаж тэгж чадж байна? Яг үнэндээ чамайг дайсан жолоочоос харгасан юм шүү. Энэ охиныг өөр хөнгөлж яхад харсан хүн байгаа юм. Яа, эмэгтэйчүүдийн эмхий үүдэн өөр яасан хүн уйлаа зогсож явах вэ? Гэрт биш. Наад чинь хүүхдийн аав юм шүү. Яа, би над зэрэг чинь угаасаа дургуулахгүй. Хараас ачаагүй шүү дээ. Чамаас сайд нүдийнхөө давах нь дууслаа. Зайлгаач. Барьж. За ус. За бүгд нь баярлалаа. За мараха. Ой мэдээтэй. Цэлмээс. Ирэхгүй ах уу? Юус? Цаачаа ирнэ. Жирэмсэн болсон юм шиг байлээ. Хүү. Та энийг хар та. Хүй, Цэлмүнэ. Би чинь тэгээ зүгээр юм уу? Хэдүүлээ ингээд Цэлмүнэгийн ачаар энэ сургуулийн хамгийн явдалтай охтууд боллоо шүү дээ. Цэлмүнэ, чи дэлхийд даяар өөр хүндэлтийг эсэргүүцдгийг мэддэггүй юм уу? Нэгэн л олсон бол гарах хэрэгтэй шүү дээ. Би л Цэлмүний оронд байсан бол амьд явхаас жижиг байлаа. Цэлмүнэ. Миний охин ээж нэг гомдоод байгаа юм. Хойлоо жаахан ярилцсан. Тэгв. Ээж нь ч бас хин нэгэнд зөвхөртлөө гомдож ганцаардгүй их л байсан. Ийм үед итгэл найдвар өгч амьдралд нь гэрэл гэгээ авчирсан хүмүүс эрмүүд хоёр мөн шүү. Ээж нь хүүхдүүдтэй адилхан итгэж адилхан хайрладаг. Цэлмүнэ. Миний охин. Цэлмүнэ. Баяр хүргэе. Нэгдсэн үндэсний байгууллагаас арлсан уралдаанд чиний бүтээл шалгарсан байна. Чи хаана вэ?
Удааны хариугаа харъя л та багш. Өнөөдөр ганц ч гэсэн сайхан зүйл мэдэрмээр л шүү дээ. Чиний хариу шуудангаар ирнэ гэсэн. Сэлмүнэ. Чи нарыг хардаа. Ямар вэ? Юуг нь харах вэ? Над шиг шингэж байгаа үз. Энэ нар жаргаж байна. Маргааш үлээ мандахын тулд өнөөдөр жаргаж байгаа. Энэ нарны сүдэр ямар том юм бэ? Чи буруу утж байна. Нар биш. Бид л сүдэртэй юм шүү дээ. Энэ нар хэнийг ч ялгалгүй ээж байхад. Чи яагаад ганцаараа буруу хараад суугаад байгаа юм? Сүдэрлүү биш. Нар руу харалтаа. Харах өнцөг. Хандлагаа өөрчлөх төдийд л ямар гайхалтай зүйл болдог гэж. Би нар болмоор. Чи угаасаа л нар шүү дээ. Ер нь хүн болгон нар шүү дээ. Өнөөдөр өөрийгөө маргааш бусдыг гэрэлтүүлэх нар. Хин хүнээс мундаг охин байсан гэж би өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ өнчи өрөөс өссөн ч гэсэн эмч олъё гэсэн чинь хүсэлтэй. Тэр хүслийнхээ төлөө тууштай зорж маш сайн хичээсэн дээ. Тэгээд анагаахын их сургуульд хамгийн өндөр оноотой тэнцсэндээ санаа амарсан уу? Эсвэл өөр зүйлд анхаарал хандуулах тагаа болсон уу? Яг тэр үед анхныхаа хайртай учирсан. Манай тэгмэр эхлэгчийн хүү дээд курсын манайх байсан. Хин нэгэнд хайртайгаа батлах гэж хийж байгаа үйлдэл хамгийн тэнэг алхам болт юм байна гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Энэ бүхний үр дүнд хоёр хүүхдээ тэрсэн их хүн болж эмч болох хүсэл маань ч талаар болсон. Тэгээд эмэгтэй хүний хамгийн зөв зам бол эрдэм номын мөрхөө өгөх зам юм байна гэдгийг би тэр үед маш сайн ойлгосон. Тийм болохоор охиноо өөршгөө хүн болохгүй тулд өргөсөн дундор туучлахгүй тулд
заавал юмч болох нэж өөртөө хатуу амссан. Тэрнийхээ төлөө ч өнөөдөр болтолцоорч яваа. Таны хүсэл зорилго үнэхээр тууштай юу? Би танаар бахархаж байна. Гэхдээ та охиноосоо хэн болохыг хүсдгийг нь өөрөөс нь асууж үзсэн үү? Магадгүй охин чинь эмч болох хүсэлгүй бол яах вэ? Бас тэр хүүвэд үргэлж таны хувьд хоёрдугаар тавигддаг хүн гэдгээ цаг ямагт мэдэрч явдаг бол тэр хүүхдийн сэтгэл санаа ямар байгаа вэ? Үр хүүхдтэйгээ ярилцахгүй, сонсохгүй, зөвхөн өөрийнхөө хүслийг хангах гэж охидоо эмч болохгүй зүтгээд байгаа чинь хүчирхийллийн нэг хэлбэр шүү. Гэхдээ энэ асуудал чинь удаашраа даймжрах юм бол тэр хүүхдэд сэтгэл зүйн хүчирхийлэл болж очино. Би таныг хүүтэйгээ охинтойгоо эртхэн ярилцаа л гэдэг. Өө ээж. Яси ямар нэгэн болсон юм уу? Би ч үгүй юм. Ээж нь хоёр хүүхдэд төлбөртүүлж чаддаг бол хүүгээ ч гэсэн сайн сургуульд явуулах байсан шүү. Түүнээс ээж нь чамд хайргүй дээ. Игчээс чинь дорд үзтэгдээ ингэдэггүй шүү намайг ойлгоорой. Миний хүү ээжийг ойлгож байгаа үстэй. Ээж уучлаарай. Зүгээр ээж. Нэлээд энэ. Сэлмэнэ чи ээж дүү найз нөхөд хайртай хүмүүс их наран шүү. Тэд нар чамайг хичнээн сагнаж чам руу уурлаж бухимдаж байсан ч гэсэн чи нарны хэвээрээ л байгаа. За одоо ордоо. Баярлалаа шин. Хүн ойлгож байгаа цаа ээж. Байна уу? Байна, Цэлмэн ээж үү? Багш. Яагаад шалгалтанд орсонгүй вэ? Цэлмэн үү? Тий? Яасан болов?
Уулын шалгалттайгаа мэдчихсэн да. Тэр зөндөө удаан бэлдсэн. Унах нь штэ энэ хүүхэд чинь. Тийм үү. Та цаашид анхаарай да. Уучлаарай хөөш. Ойлголоо. Ямар тэнэг хүүхэд вэ нэр. Би ер нь хиний төлөө юуны тулд залуунаас үрчин гэтлэх ажилласан юм бэ? Хийг инэрдэггүй махад ядаж өөрийгөө боддгоо бахтай энэ одоо. Ямар үлийн үрээр ийм охин надад заяадаг байна. Амьдралтай ганцгийг нэг ч өдөр надад олдохгүй байна л та. Ясаа азгүй бэ? Уучлаарай. Би чамд гондох ёсгүй байж. Би бүх хүнд гайвалж байна. Баяртай. Хөш. Хариухгүй юм. Хөш. Гарах уу? Захария. Бос. Гарь. Гарья. Сайн уу Сэлмүнэ? Сууч. Сэлмүнэ. Сууч. Гүн чамаас уучлахгүй гэсэн юм аа. Аш сууч.
ялаа байхад чичээд хэмээл үсэр биш үйлдэлээ дутуу гүцээд ямар цайн сайхны хүсэл хондор бүрийг хүртээд ирчүүдийн нөхөдөл нэрээдүн бүгд бүтээд цааш яаж явах босч явах цуцаа би мэдлээ. Араа хүүхдүүдээ. Ой. Бодлоо тааж шүү. Ай. За чи манайх шиг дээ. Одоохондоо дэч үстэй. Цаавара. Заавал ажил хийн гэж юу яриад байгаа юм бэ? Ханиа? Хараа. Хүүхдүүд маань нэг үе бодвол овоо олчлоо штэ. Би ажил хийвэл хэд 10 төгрөг нь амьдралд хаа юм бас. Тийм биз дээ. Чи юу яриад байгаа юм бэ? Би чи тэгээ 5 цаасны төлөө өдөржингөө хүүхдүүдэд орхиод намааг хаяад миний олж байгаа мөнгө чамд хангалтгүй санагдаад байгаа юм уу? Хараа хааж байгаа л та. Хүүхдүүд алгачлаа штэ. Чи ажил хийсэн үү? Чи намайг бичээ ингэж хооролдоо. Мэдээд ийсэн чамаг. Би чамаг хаашаач гарахгүй болтол. Ясыг чин цаг. Шүлээгүй. Гэдэг юм. Хараа. Уучлаарай. Чи хоц. Чи намайг цатах саавдгүй. Хэн болсон юм бэ? Нацтайгаа уулзж ирсэн юм аа. Миний буруу намайг уучлаач нэ. Чиний найз, чиний ажил гэж юу байсан бэ? Битэлтэй. Чи хоц. Хүүхдүүд айцлаа штэ. Цаадаа. Хүүхдүүд. Юутай тавсан тэнэг мөн навш. Чи надад тижээлгчэд одоо ийм юм хоцтой болчихсон юм уу? Таштай. Санаа зовлтгүй. Энэ байранда шүүх хурлуулж хэрэг шийдэл хамгаалтанд л байна шүү дээ. Баярлалаа танд. Бид чинь тангар өнгөсөн төрийн албан хаагч ажиллаа л хийж байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болцсны чинь бидэж мэдээсэн хамтарсан багийнхан л энэ үг чинь дамжирлаа. Тэгээд ч манайхан ихрүүтэй уулзч ярилцааг бол хэдий хүртэл энэ байдлыг нууж явах байсан үгүй. Харин тийм. Иш. За ямар ч гэсэн юм.
Хей, шүний мэнд 12-аагийн алдар дөрвөлийг танилцуулж байна. Энэ бол Xbox-ing мангас энэ шөнийн формулагийн нисгэгч Мистер Төмрөө. Өө тэгтэд байгаа шүү дээ. Харин ард яваа хоёр бол миний найз Гэрэлт, түүний үсгэлэнт найз охин Цэлмөн. Цэнийг тосчлаа шүү дээ. Хари, цэнэглэж байгаа юм шүү дээ. Аваагүй шүү дээ. Зүснэр ухаа очоод очих. Очихгүй. Хари, найзтай түр. Яах гээд байна? Найз нь одоохоо. Hey guys, дахиад би байна. Өө тэгтэд байгаа шүү дээ. Зүгээр гол юм хэлээч дээ. За хэлчихлээ шүү дээ. За манайхан уучлаарай. Нэг залруулах хийя. Цэлмүүний бичлэг дээр та нар үнэхээр их сэвсэн байлаа шүү. Гэхдээ тэр бичлэгийг бид нар албаар та нарыг яах нь уу гэж тавьсан байхгүй юу? Та нар гэхдээ арайч үннийг мэдээгүй байж тэгж болохгүй шүү. Тийм ээ таанда. Оо shit. Бүтлгүй шүү дээ. Наад руу шууд шүү дээ. Алида. Хүүе замаараач. Юу байсан бэ? Аа? Хүн дайрчлаа штэ. Очиж тослоо л да. Амар хүчтэй мөргсөн штэ. Түрэн дуудах уу? Цэлмүнэ. Бэж. Түргэн дуудъя л да. Дуугаа төгөлтөө. Шинэ дотор хүн байхгүй. Ганцаараа явж исэн шиг байна. Түмэр хөдөр. Юу яриад байгаа юм бэ чи? Ой та. Буугаад штэ. Тэнэртэй байгаа шүү дээ. Төмрөө өмнөх. Бүгдээр шорд орох гэсэн юм. Төмрөө хөө ирэхээс өмнө хөдөлтөө. Төмрөө хөдөлтөө. Хүүхдүүл яах юм бэ? Цэлмүнэ. Тэгж ярих юм бол энэ бүх зүйл та яагаад болсон шүү сая. Одоо бүгд хэрэгтэй болоход байна. Тойлдаа бид нар хэрэгтэй болоход байна. Хүнчтэй байгаа дэр одоо тусалсан дээр шүү дээ. Чи чимээгөө гарах. Эсвэл асаалтаа явъя л да. Тэр хүн туслах хэрэгтэй штэ. Амьд байгаа ч юм билүү? Хөдлөхгүй байсан шүү дээ. Түр ухаан алдсан байж болно. Бид нар мэдгүй штэ. Ядаж түргэнлөө залгаж хэлээ л дээ. Чи тэрийг юм Цэлмүнэ. Бид нар хүн дайрж алчаад зүхтаачлаа. Та нар очиж тусаж гэх юм уу? Чи үгсэндээ уурлаад байгаа юм бэ? Бид нар бүгдээрээ л яахаа мэдэхгүй байна. Ойлгож гин үү? Тэр хүн хүчүүл яах вэ? Ойрхон байгаа штэ. Очиж туслая л да. Цэлмүнэ. 50 байл та. Бодох хэрэгтэй байна штэ. Хээч. Тэв. Цэлмүн та хоёрыг нийлүүлэх гэж яваад ийм болсон шүү таа. Одоо битгий даалгавар гараа. Цэлмүнэ. Ийш ороо түр ээжтгүү. Юу гэсэн үг юм бэ? Ийш орчоо. Хээч. Цэлмүн яачсан. Завшраач өгч. Харин бид хэрэгтэй болчиход байна. Ойлгож байна уу? Ойлгож байна. Ойлгож байна. Би ороо зүгэж. Төмрөө. Наадмынхаа утсыг авч. Надад идэхгүй байгаа юм. Аа? Төмрөө. Үгүй.
Тэрэндээ биш. Хоёрыг гаргасан бро. За амраграа. Сэлмүнэ. Миний охин. Та энэ нэг таних уу? Тань. Охин манай сургалт. Сэлмүнэ. Миний охин. Миний охин. Яасан бэ? Миний охин хаавна. Миний охин хаавна гаргаад ирчих. Гаргаад ирчих. Гаргаад. Миний охин гаргаад. Яасан? Гаргаад. За та манай хэлтрээ хамт явах хэрэгтэй боллоо доо. Яах вэ? Аавтай ирэх үү? Чи юу хуцаад там бэ? Танаа аав чинь биднийг бүгдээр ингэж чигтэж аваачаад цагтаад аваачаад өгөх мэтгэл хүн шүү дээ. Байна. Байна. Цооч хаби байна. Нөгөө ирч яац. Энэ өрөнд. Наша дууд. Хүн дайрчаад хаяа цутдаг. Яадаг муу. Хэргийн газраас оргон зайлах юм бол ял нэмдэг гэж юм уу мэдгүй юу аа? Мэдгүй чи. Чис. Хаа явсан газар байг хэрэгт орно. Чи ядаж бууж харсан уу? Гөө хаа. Машин дотроос. Хэрэг гүдэг. Тэр хэргийн газар чи үхэр алдсан юм шиг л байна. Ойлгож байна уу? Шүнжингөө би тэрэг чинь тэрэлээ. Нааш хүрүүдэр. Наадхаас эвэрлэж та нар бол бүлэг хам хэрэгтнүүд ойлгож байна. Хин жолоо ирж ирсэн. Би жолооны ирэх байхгүй. Дээрээс нь хүн мөргсөн. Хэргийн газраас оргон зайлсан. Хохирогчдод тусламж үзүүлээгүй. Юу хийснэ мэдэж байна. Санамсар болгоомжгүй гэж үзэх юм бол эрүүгийн хуулийн зааснаар 27-гийн 10-ын 3-т 5 жил хүртэлх хорих ялтай. Хэрэг надад бүр санаатай гэж үзэх юм бол 11-ийн 2-ын 14-т
12-оос 20 жил. Бүр цаашлах юм бол бүх насаар чинь хорих ялтай. Би яг би хүмүүр гэж бодоог шүү дээ. Бид нэр санаатад игээгүй шүү дээ. Гэхдээ төмрөө намайг уучлаарай. Би л та нарыг дуудаагүй юм болохгүйсэн. Намайг уучлаарай. Бүгдээр уцаа аваад. Чиний наадмыг савсалцсан лалрын зангаас ч юм болж найзууд чи яаж хохирж байгааг чи харж байгаа юм боос та. Ахын нэг арга бодноо дүүнэр заяа. Ийм үед хэргийг нэмж хүн мэдэхгүй байхад л болдго юм шүү дээ. Та нар харин хэнд ч хэлэхгүй амаа амгаадаж чадах юм боос та. Та нар тийм хайр байна уу? Байх. Ахын энэ ваасаа чи цэвэрлэнэ заяа. Харин тэр болтол дүүнэр ахыхаа калафт ажиллана штэ. Ойлгосноо? Гүе. Миний дүү хийдгээл хийн. Ах нь уруу шарвсан хүнд хариуг нь хандл барьдаг штэ. Өнөөдрөөс ах нь цоочтой сейф л гэсэн үг. Асуудал байна уу? Гүе. Ахахаа машиныг хойдолтой авчиад мөч. Антон харч магадгүй. Хэдүүлээ бүрий болохоор хот руу утлаа. Энэ нар утахгүй шингэнэ. Энэ хүүхдүүд өнөөдөр хичээлдээ ирээгөө. Мөн өнгөрсөн чинь гэртээ хоноогүй юм байна. Энэ төмрөөгээд сурагч аавынхаа машиныг унаад гарсан мэдээлэл. Сайн байна уу? Би энэ сургуулийн нийгмийн ажилтнаа туяа. Эдний ангийн нөгөө найз охид хамаа өчтөр надад хэлсэн. Цэлмүнийг ангийнх нь хүүхдүүд илт гад урхаж тэгээ бас гүтгсэн гэж. Тэгээ уул нь би бодохдоо цэлмүнтэй өнөөдөр уулзъя гэж бодож ирсэн. Даач уулзч чадсангүй. Эдгээр хүүхдүүдийн гар гэртээ машины марк улсын дугаар замын хөдөлгөөний удирдлагын төвөөс маршрутын шүүлэг Мэдлэг үстэй. Явах зөвшөөрөв. Жижүүр би өрөлтгөөнийг цуглуул. Мэдлэг үстэй орлоо.
мөн ээ. Тусламжтууд. Юу яриад байгаа би? Ах чи бид нар туслахгүй бол бүгд бүгдээр шоронд орд юм басна. Бүр ялгар гих дүргэж өгнө гэж хэлээ үсттэй. Надад итгэе. Би цоожихаа ямар хүн бэ гэдгийг сая л мэдлээ. Хаачих нь. Бицээ. Хөөш. Чи одоо тэнэг хүн хураад байгаа маш. Өнөө орой миний дансанд мөнгө орохгүй бол би чам дээр өөрөө очиж штэ өгшөө. Мэдж байгаа сте. Энэ хүүхдүүдийн талаар холбогдох мэдээллийг гэр бүл хамтарсан багаас яралт аав. Цагдаагийн газар хэлтсүүдэд зураг мэдээллийг өгч нэрийн сурвалжлах ажиллагаа зохион байгуулав. Сонсож байна. Хүүхдүүдийн байршлыг тогтоолоо. Одоо чам руу илгээд журмын дагуу ажил. Мэдлээ гүйцэтгэе. Тойроос явчих. Dashi яваад өгөр. Атришэн сууч. Бүгд яваад хаашаа сууч. Нэгэ 27 байна. Хариу. Сонсч байна. Илдэг. Хүүхдүүд аюулгүй бэртэж гэмтсэн хүн байхгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр сэжигтийг баримтжиллаа. Элцс рүү хүргэж яв. Сонслоо. Шуурхаа сайн ажилласан байна. Хүүхдүүдийн арга мэдгэж. Мэдлээ гүйцэтгэе. Сэтгүүлчнэрт мэдээлэхгүй энд яг ямар юу болоод байгаа юм болоо? Яа мэдээлэл өгч бодохгүй. Мэдээлэлгүй тодруулах авах гэсэн. Атасны мэдээлэхгүй энд яг юу болоод байгаа юм бэ? Ханд зүгөө. Яг юу асан бэ? Энд яг юу болоод байгаа л? Яг юу асан бэ? За үдгчтэй. Тэгэхээр дөнгөж сая цагдаа гэлсэн апагчд Хөтөлбөрийн болон бэлгийн үйлчлэг цаашлаад хүн худалдаалах гэмт хэрэг сэжиглэгдэн эрэм сурлагдчихсан этгээдэг. дахин гэмт хэрэг үйлдэж байх нь газар дээр нь байлжчихсан байна. Залмуус их сурвалжийн мэдээлж байгаа. Тухайн этгээд нь хүнд нөхцөл байдалд орсон өсвөр насны охид хөвгүүдийг айлган сүрдүүлж замун дээрээс нь биеийг нь үнэлүүлэх хүртэл одоо бас гэмт хэрэг үйлчилсэн байж магадгүй их мэдээлэл өгсөн. бид албан их сурвалжаас мэдээлэл тодруулга авахаар цагдаагийн хэлтэст ирээд байна. Жолооны ард би байсан. Бүгд миний буруу. Бүх юм маш хурдан болоод өнгөрсөн. Би тэр үед гүнгийн яг яах гээд байгааг юу хийх гээд байгааг үнэхээр ойлгов. Энд танд хүн бэ нү хардаа.
Огт харж байгааг юм. Хүн байна. Цаач мөн. Энэ бүх юм надаас л болсон. Би л энэ бүгдэд буруутай. Би ийм юм болно гэж бодоогүй. Ээж намайг уучлаарай. Би цаажихай тийм хүмүүс юусэн мэдээгүй. Зүгээр л хэлсний нэг хийгээл хитэн төрөө авдаг байсан. Хэлсний хүний амьдралаар тоглосон. Цаг хугацааг ухрааж болдгоч болоосоо. Чамаг энэ бүхэнд хэтэрхийг үн шигчгээг үгс найдаж байна. Ой хүнийхээ хувьд чамаг алдаага засах боломжийг атгаж байгаа чинь би баярлж байна. Гэхдээ мөрдлөгийн явцад гарч ирж байгаа нотлох хөрөмтэй гэрчүүдийн мэдүүлгээс л шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь шийдэг. Ахмадаа нөгөө машинд явж исэн хүмүүс гайгүй юу? Ингээд та яагаад ослын талаар цагдаагийн байгууллагад уудлага мэдээлэл өгөөгүй юу? Ээж би тавгуулбал тусал руу яарч явсан болохоор бошуугын явъя гэж бодсон. Өглөө ээжийг эмнэлэгт үзүүлчихэд та нарт мэдээлэл өгч байгаа юм л дээ. Төмрөө явъя л та. Шинэ асаалтаа явъя л та. Эний бид ямар нэгэн төлөвшсөн. Зүгээрээ зүгээр. Энэ зөөл үйдing юм л гэсэн. Сайн байна уу та? За хэрэг шалгалтыг ямар шатнд явж байгааг мэдээлэл өгөхгүй. За цагдаагийн байгууллагаас гендер цөөрөлсөн хүчирхийлэл хөдөлмөрийн болон бэлгийн мүлжилгийн гэмт хэрэгтэй сэжиглэгдэж байсан этгээдийг баривчлан саатуулсан талаар бид өмнө мэдээлсэн байгаа. Тухайн этгээд нь өсвөр насны хүүхэд эмэгтэйчүүдийн бие хамгаалах чадваргүй, хууль эрх зүйн ойлголт мэдлэг дутмаг, амьдралын аливаа асуудалд тулгарсныг нь оржноор ашиглан айлган сүрдүүлж, хууран мэхэлж, өөртөө ажилуулан биеийг нь өнлүүлэх зэргээр хүчирхийлж байсан нь барив тулан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байгаа. Бид энэ хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагт шилжүүлж байсан. Хамгийн гол нь бодол сэтгэл нь бүрэн гүйцэд төлөвшөөгүй хүүхдүүдийг энэ мэт гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоход түлхэж байгаа тэр суур шалтгаануудтай бид тэмцэх ёстой. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнээрээ дамжуулаад багш сургууль хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдтэй хандаж өсвөр насны хүүхдүүдийг энэ мэт гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоход түлхэж байгаа тэр суур шалтгаануудтай хамтарч тэмцэхийг бас уриалж байна. Хүүхдүүдээсээ зөвхөн амжилт, үр дүн хүлээх биш. Тэднэртэйгээ илүү тулж ажиллан, ярилцаж, ойлголцоосоо, тийм ээ? Анги танхим болоод найз нөхөд, нийгмийн болон цахим сүлжээнд ямар хүчирхийлэл өртөж болох. Тэрийг нь энэ мэт гэмт этгээдүүд хэрхэн ашиглаж болох эрсдлүүд байгааг бас анхаарах шаардлагатай байна. Эцэст нь хэлэхэд гендер цөөрөлсөн хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна. За баярлалаа. Академиктэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дэлхийн нийтийн 16 хоногийн аяны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан оюутан сурагчийн зунд зарласан тэгш ирэх эмэгтэйчүүд сэдвт зураг хуудсын уралдаанд тэргүүн барьж ирсэн арай авахта Сэлмон танд энэ батламжийг олгов.
Манай Сэлмэн мундаг байсан шүү. За, бүх найзууд нь цугсан дээр дахиад нэг баярт бүдээ нэмээд болгочих. Тэгэл та. Манай ирмэн бүгд найрамд Солонгос улсын Ёнсойд хаггүй сургуульд ангаахын чиглэлээр сурал суулсан шүү дээ. Аач 100% тэтгэлгээр. Миний хүү ирээдүйн эмч ирмүү. Алей. Ээж нь хоёр хүүхдэрээ үнэхээр бахарч байна. Хоёр таартай шүү. Таартай шүү. За, тэр орох. За, орцгоо. Харах хүнсгөө орчлохоо чи бид хариг мэдэрнэ би бас чиний хатахюмэ бид гişантаж божугорэ нүд насуд бозарсара нотах хэрэг би на чиний та би бас чиний Шантаж божугорэ нүд насуд бозарсара нотах хэрэг би на чиний та харагдах сүдэр тундаас хаяглан захиа ирлээ царайгаа нуусан тэр гараараа бичсэн нандин түүхийг би уншлаа харагдах сүдэр тундаас хаяглан захиа иржээ царайгаа нуусан тэр гараараа бичсэн нандин түүхийг би уншлаа сайн байна уу ихэмингээ сайхан үгээр хэлжээ дарууханч гонигтай гойхон бичгэн дээр том нулмас тусалжээ тэр гоник сүдэртэй аврал ирж нарыг үлтэнжээ мармаргаш маннахпэ жаргаж бай түнрүүгийн хараач би бас чиний хатахюмэ бид гişантаж божугорэ нүд насуд бозарсара нотах хэрэг би на чиний та хүсэл мөрөөдлийнхөө занд хориглох хүмүүсийн гон чадахгүй гэж өөрийнхөө сэтгэлийг бүх харанхуйлаарай царайч нь хараа бич би хариулт минь бэлэн байлаа хандалгаа орчуулвал энэ хотод сайн хүмүүгээс олон билээ тэр гоник сүдэртэй авраадис нарыг үлтэнжээ нар маргаш маннахгэ жаргаж бай түнрүүгийн хараач би бас чиний хатахюмэ бид гişантаж божугорэ нүд насуд бозарсара нотах хэрэг би на чиний та хүнсгөө орчлохоо чи бид хариг мэдэрнэ би бас чиний хатахюмэ бид гişантаж божугорэ нүд насуд бозарсара нотах хэрэг би на чиний та би бас чиний
Харагдах сүдэр тундаас хаяглан захиа ирлээ. Царайгаа нуусан тэр гараараа бичсэн нандин түүхийг би уншлаа.